өнөөдрийн манай өөдийн өв соёлын энэ сайхан наадам дээр мөн одоо манай бит бас өвийн өвлөн уламжлагчдаар одоо өнөөдрийн сайхан бүтээлээ дэлгэсэн байгаа. За энэ хүмүүст би нэгэн зүйлийг бас энэ удирдамжийг танилцуулъя. За аймгийн засаг даргын нэрмжтэй бит бас өвийн шилдэг өвлөн уламжлагч шалгаруулах уралдааны удирдамж. За энэ удирдамж 24 оны 10 сарын 16-нд гарсан байна. Архангай аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн одоо 2-5-ын 1-р зорилтын хүрээнд үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хойч үед өвлүүлэн уламжлахад орших одоо энэгүй сайхан том тэмцээн байна. За тэгээ хамрах хүрээнд уралдаанд орохдоо оролцсноо гэж та бүхэн наашны анхаарал хандуулсан. За энэ хараа та бүхэн бол нөгөө аймгийн хэмжээний нөгөө бит ус өвийн өвлөгч одоо энэ бүртгэл бол та нар байдаг хүмүүс юм байна шүү дээ. Тэгэхээр та нарт бол хамаатай хамгийн жавхлана. За тэгээд зохион байгуулагч нь бол аймгийн засаг даргын тавгийн газар хамтран зохион байгуулагч соёл уран аян жуулчлалын залуучуудын газраас юм байна. За ингээд энэхүү тэмцээнийг шалгаруулах дүгнэх журам болохоор 4-1-ийн аймгийн засаг даргын нэрмжит шагналаар шагнуулах өвлөн уламжлагч нарыг дараах үзүүлэлтээр дүгэн шалгаруулна. Үндэсний болон аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд амжилт гаргасан байх ийм үзүүлэлтийг харах юм байна. Соёлын бит ус өвийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дотоод гадаадын зохион байгуулагдсан арга хэмжээнд идэвхтэй оролцсон байх гэдэг шалгуурыг бас шалгах юм байна. За өөрийн санаачлагаар соёлын бит ус өвийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулсан байх. За энэ үзүүлэлтийг авах юм байна. Соёлын бит ус өвийг өвлөн уламжлуулж шав сургалт зохион байгуулсан байх. За өөрсдөө олон сайхан шавтай болсон байгаа ба. 2-р шатны шалгуулалтыг 2025 оны 4 сарын 25-ны дотор соёл уран аян жуулчлалын залуучуудын газарт зохион байгуулах нэ. 2-р шатыг бол одоо Архангай аймаг зохион байгуулах нь шүү дээ. За шагнал урамшуул бол 7 айл савын төрлөөр шалгаруулалт явагдах бөгөөд нийт 10 өвлөн уламжлагчийг тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. Энэ бол одоо Архангай аймаг зохион байгуулагдсан одоо энэ уралдаанаас шалгарсан 10 өвлөн уламжлагчийг тус бүр 1 сая төгрөгөөр шагнах ийм болцоотой байна шүү. Манай одоо өвдөгч нараа. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.